Тэгээ хүүхэд байх нэг таеквондогоо хичээлдэг байсан. Тэгээд 2003 онд нэг Улаанбаатар хотод нэг тэмцээн болоод тэгээд аймагаас ирж оролцож байсан. Тэгээд скайтлауны нэмж таеквондогоо тэмцээн болж байсан. Хүрэл медалийн бол сангачаад нээлтийн үйл ажиллагаа болно гэд. Тэгээд тамирчтай яг амарч болно гэхээр би хоол эргүүлж явж байгаад нээлтийн үйл ажиллагаа болохоо болоод нөгөө миний тоглох ээж болоод тэгээд намайг айгүй удаан хүлээсэн. Тэгээд би хоол эргүүлж яваад талбай болоогаар ингээ хатаа хамт ингэж явж байгаад хөөдсөн чинь тоглолтоосоо хоцорсон. Тэгээд мөнгөний талаалтын хоцроод мултарсан. Тэгээд хөрөл тэр ээж жоохон харамсалтай байсан. Тэгвэл бол тэр заавал төрүүлэх ёстой тийм байсан. Ягаад бол нөгөө манай ээж бас нөгөө эмнэлэгт цэвэрлэг гэдэг. Тэгээд 3 сарын цалингийн зээл аваад тэр тэмцээн намайг явуулж байсан байхгүй. Тэгээд би төрүүлж чадаагүй очоод жоохон айгүй харамсалтай орж ирсэн. 3 сарын цалин гэдэг чинь бас хөөрхөн шүү дээ. Хэрвээ би төрүүлээд очсон бол бас ээж айгүй байлгасан. Тэгээд яг хоосон биш мэдээ айгүй хөрөл медаль очсон тий. Гэхдээ тэрнээс хойш ер нь бол мэдээ олон тэмцээнд төрүүлээ. Одоо ч хүртэл ингээл том тэмцээнд ороод ингээл ээж мань айгүй баярлалаа л ээжтэй шүү дээ. Тэгээ миний айгүй том бас дэмжигчтэй нэг багаас нь айгүй нэг ингээд спортод айгүй ингээд дуртай оруулж өгсөн. Тэгээд үргэлж дэмжижээ. Тэр айгүй баярлж байна.